Миний өөрийн үндсэн мэрэгжил би жолооч мэрэгчлээ. Хотын тээврийн удирдах газрын харьяа 37 дугаар автоматад 22 жил одоо хонгод иргэний жолооч байжгаад одоо 2010 онд юм байна да. Тэтгэвртэй гарсан. Одоо өнөөдрийн байдлаар би тэтгэврийн одоо 22 жил улсад ажиллаад тэтгэврийн одоо 720 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Улсад хөдөлмөрлөсөн болохоор бас яг уу багч гэсэн бас миний одоо амьдралд бас тус нэмэр болдгоо л яг уу. 6 төрлөөс салаад байна. Гэхдээ хажуугаар нь би бас ингээд 31 дэх жилдээ өрхөн тариалан эрхэлж байгаа. Өрхөн тариалан эрхлээд 20 гаруй мянган ширхэг өрсөлдөө 40-50 төрлийн нарийн ногооны өрсөлдөө бас Монгол улсын тариаланчид одоо нийлүүлж маш сайн чанарын үрээр маш сайн өрсөлдөө хийж зах зээлд гаргаж нийлүүлж бас амьдралдаа дэш навч явдаг байгаа. Жохон ч гэсэн газартай хүмүүс баян хүн гэж боддог. Би өөрийгөө баян хүн гэж боддог. Өөрөө хөдөлмөрлөж байх юм бол хүн өөрөө амьдрч чадна. Гараа хумхаад суух юм бол хэн ч хэнд нэг талхны хэлдэрхий өгөхгүй шүү дээ. Миний хашаа бол ингээ 380 м хавдраа ташаатай байгаа би. Энэ хашаан дотроо бас нэг 5-6 хөдөлмөж байдаг. Энэ дотроо бас нарийн ногоонуудаа тариад зах зээл гаргаад ингээд амьдрдаг та. Хөдөлмөр гэдэг юм чинь гайхамшигтай зүйл байхгүй юу?